Байгууламж нийслэлээс гарч байгаа бохирыг цэвэрлэж хүчрэхгүй болсноо нийслэлийн удирдлагуудад өнөөдөр танилцууллаа. Учир нь төв цэвэрлэх байгууламж нь анханасаа механик болон биологийн цэвэрлэгийг хийх зорилттойгоор баригдсан байдаг. Гэтэл одоо нийслэлчүүдээс гарч байгаа бохирдлын ихэнх хувийг химийн бохирдол эзлэх болсон нь аюулын харанхыг бодитоогоор дилдэх болжээ. Тиймээс нэн даруйшин цэвэрлэх байгууламж барих шаардлагатай байгааг төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд хэлсэн байна. Өнөөдөр нийслэлд малын түүхийн эдийг хагас боловсруулж урд хөгш рүү гаргаж байгаа 30 гаруй аж ахуйн нэгж байгаагаас гадна ноолурын болон хүнсний үйлдвэрүүдийг олноороо үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжээс гарч буй бохирдол химийн бодисоор бохирдсон байдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Тиймээс энэ үйлдвэрүүдийг хаах эсвэл өндөр хүчин чадал бүхий шин цэвэрлэх байгууламж барихаас өөр сонголт үлдээгүйг мэргэжлийн хүмүүс хэллээ. Манайд бол яг химийн бохирдлыг цэвэрлэх тийм боломж байхгүй. За химийн бодисыг бид нар яаж багасгах вэ гэхээр зүгээр механик цэвэрлэгээр лагтай нөгөө хүнд металлын агуулмжийг маань тодорхой хувь нь лагандаа сууж өгдөг. За бусд нь бол одоо уусаа дараагийнхаа байгууламж руу эргээд биолог цэвэрлэгээр рүү орчин гэсэн үг. Тэгэхээр тэндээс бид нар тодорхой нэг буюу ердөө нэг 5-10% ч юм уу лагтайгаа хамтал зайлуулна гэхээс ш яг одоо энэ биолог цэвэрлэгээний байгууламжид ороод ирсэн нөхцөл бид нар тэр химийн цэвэрлэгийг хийх, саармагжуулах, коагулянт хийх ямар ч тийм тунгаах тийм юу байгууламж нь өөрөө байхгүй, орчин нөхцөл нь бүрдээгүй. Тийм болохоор химийн цэвэрлэгийг бол яг бүрэн сайн хийж чадахгүй. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн технологи хол хоцорсон учраас ийм байдалд хүрч байгааг тэрээр мөн сануулж байлаа. Учир нь төв цэвэрлэх байгууламж 1980-ад оны технологиор явж байгаа. Гэтэл өнөөдөр нийслэлийн хэрэглээ хэд дахин нэмэгдсэнийг нийслэлийн үе үеийн удирдлагууд тооцоолохгүй одоо хүрчээ. Уг нь шин цэвэрлэх байгууламж барих газар нь бэлэн байгаагаас гадна хэр хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй байгааг ч судалгаагаар тогтоожээ. Энэ цэвэрлэх байгууламжийг бид янзлахгүйгээр ийшээ суурьшлын бүс, ийшээ жижиг дунд үйлдвэр, ийшээ фермерийн аж ахуй байхгүй. Тэр бол худлаа. Тэр утгаараа маш их хохирол учруулах болохгүй юм. Тэгэхээр би энийг одоохоо юу гэж ингэж нусаад яриад байгаа юм гэхээр энэ бол аюулгүй ач холбогдолтой төслөө. Энд мөнгө гарганаа. Энийг бол хийнэ. Шин төв цэвэрлэх байгууламжийг барихад шаардлагадах 360 тэрбум төгрөгийн шийдвэрлэх боломж байгаа хотын дарга хэлж байна. Хэрвээ төв цэвэрлэх байгууламжийг энэ хэрээр нь үлдээвэл үүнээс ч илүү зардал гарна. Тиймээс одоо шийдэх хэрэгтэй байгааг тэрээр хэлсэн юм а.